Манай одоо энэ дэвшилтэй технологи гэдэг нь бидний одоо энэ уламжлалт болсон одоо бидний хэв ашмал дотроо бидний одоо ашиглаж байгаа бүтээгдэхүүн маань жоохон байгальтай хэлгүй байна. Цаг хугацаа их удаан байна. Хөдөлмөр зарцуулалт ихтэй байна гэдэг талаас бид нар дараагийн одоо цаг үетэйгээ хөлнөөлүүлээд хурдтай үр бүтээлтэй, өндөр өгөөжтэй ийм бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Монгол улс маань өөрөө цаг уурын нөхцөл байдлаас болоод тийм угсралтын дээр бол нэлээд одоо цаг хугацааг зарцуулдаг штеп. Одоо яг энэ одоо хашимлыг хэрэглэснээр яг үндсэн уламжлалт өнөөдрийн хэрэгжилж байгаа хашимлаас яг одоо жишээлбэл 5 хоногт юугээ хашлага барьж байгаа зөвлөлтөө хийдэг байсан бол энэ ойролцоогоор яг хэдэн өдрийн ажил хийх. За хөнгөн цагаан хэв ашмал фаст форм 2 дээр тодтоод хэлэхэд бол хөнгөн цагаан хэв ашмал бол 6-аас 7 хоногтой ерөөхдөө хан хийцэлгүй гараа явчихдаг. Энэ л огт нэг ширхэгч мод ашиглахгүй. Нэг давхрын хэвийг авчих юм бол ингээд 5 хоногтой ингээд өрсөлдөд яваад байна. Одоо бидний нарт харагдаж байгаа энэ фаст форм буюу энэ болохоор бас хөдөлмөр зарцуулах буюу мөн адилхан маш хурдтай технологиуд. Ягаад гэх юм бол одоо бетон ч өөрөө бетон цутгалт аваад 24 цагийн дотор Батбахийнхаа 50% авдаг гэдэг одоо юу байгаа ш технологийн аргачлал байгаа ш. Энэ дэр 72 цагийн дараа бид нар ерөөхдөө хэвээ хуулаад дараагийн шатанд яваад хнэ. Тэгэхээр одоо 16 давхар байшинг одоо суурьтай суурин дээр нэг 20 хоног бодлоо гэх юм бол 3-4 хоногт нэг давхруудыг хийгээд ингээд үргэлжлүүлээд яваад ах юм бол нэг 3 сарын дотор угсралтын ажлыг 100% дуусгачаад намраасаа одоо тэр фасад байд юм уу цонх одоо гадна талын битүүнчлүүдээ хийгээд дээврээ хийгээд ингээд өвөлдөө дотор толынхаа дулаан цахилгаан одоо юу гэдэг те дотор заслахын ажил руу хийхэд ингээд яг 12 сарын дотор ерөөдөө барилгыг барьж болох нэ. Өнөөдрийн бидний одоо гүйцэтгэж байгаа их барилгын компаниудын ажлууд бол яг үгээр ерөнхийдөө 7 хоногт мөн нэг 10 хоногт нэг давхрыг авж байгаа ч гэсэн тэр хэмжээний материалууд нь үлдээд 28 хоногийнхаа Батбахтайгаа ингээд томор тулаас хөвтэйгээ ингээд байгаад байгаа байхгүй. Энийг бид нар ерөөсөө нэг давхрын хэвнэ ингээ 3 хоног дотор ингээд үргэлжлээд яваад ах нэ дамжаад ингээд дуусчихаар бидэнд бол одоо хөдөлмөр зарцуулалт машинтай. Хөдөлмөр зарцуулалт тэмнэлт гэдэг нь юугаар илэрхийлэх вөхөр одоо 3 юм уу 4 хүн можаанууд ерөөхдөө энийг тохоо явуулдаг систем баггүй. Тэгэхээр одоо 3 дөрвөлээ нийлээд одоо 20 хүний ажлыг ингээ хийгээд явуучих нэ. Тэгэхээр дөрвөлээ нийлээд өдөрт 500 м2-ыг гүйцэтгэнэ гэдэг бол энэ бол хөдөлмөр зарцуулалтыг нэгдүгээрт ярьж байгаа. Хоёрдугаарт нь 3 хоногт нэг давхрыг цутгаад ингээд явцдаг болвол хэвээ хуулаа дараагийнхаа шилжүүлээд явчих юм бол энэ бол цаг хугацааг маш богиносгож өгч байна. Энэ нэгсэндөө барилгыг маш хурдан барий, худалдан авагч, захиалагч, гүйцэтгэгч тийм үү одоо байгальтай ээлтэй гэдэг ингээд ярих сэдвүүд бол маш ихтэй л дээ. Хөдөлмөр зарцуулалт эдийн засгийн хувьд ямар өр өгөөжтэй вэ гэхээр ер нь 3 хоногт хүн цагаараа өдөрт одоо 4-5-аа нийлээд одоо нэг 500 м2 байшин 3 хоног дотор бариад байна гэдэг бол үнэхээр хөдөлмөр цаг хугацаа хэмнэж байна. Нөгөө талдаа 3-4 давхрын материалыг авахгүй нэгэн давхрын материал маань өөрөө одоо энэ чинь хэлбэр хэмжээгээр ингээд манайхан шиг яг нэг зургийн дагуу хөнгөн цагаан шигээ бас хийхгүйгээр энэ чинь хөрөх боломжтой материал байхгүй. Жижиг сажиг одоо бидний хэлдгээр кавага наан цаана урлаад хэрэглээд авах юм бол тэр каватагаа үргэлжлээд ингээд олон цаг хугацаа хэмнэж болж байгаа. 3-дугаарт нэгэ хэлэх юм бол байгальтай их хэлтэй байна. Би түрүүн хэлсэн тийм нэг барилгыг 16 давхар байшинг барихын тулд одоо 250-аас 300 залуу модыг харгаж барьдаг байна гэдэг талаасаа энийг бүр хүмүүс ингэж ойлгохыг хичээж байгаа. 300-400 модыг устгаад залуу одоо тэр одоо нойтон модыг устгаад нэг байшин барина гэдэг чинь юугаар солиод байгаа юм бэ гэдэг асуудлыг ерөн ярих. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд одоо бидний ард байгаа энэ бүтээгдэхүүнүүд маань огт мод ашиглахгүйгээр одоо 300-аас 400 удаа ашигладаг бүтээгдэхүүнийг бид нар санал болгож байна. Хүмүүс ерөөхдөө яг хуу ингээд анхан шатнаасаа хавтаад өртгийн хувьд хэрвээ энэ ямар вэ гэдэг талаас нь ойлголоод хэлэх юм бол манай бүтээгдэхүүнд одоо дэлхийд дээр хамгийн боломжтой үнээр бид нар хамгийн сайн технологиг хамгийн өндөр одоо бүтээгдэхүүн нийлүүлдэг компанийг бид нар санал болгоцсон. Китсэн гэдэг компани маань өөрөө хятадтай бүхэл маш олон үйлдвэрүүд байгаа шүү дээ. Тэрнийх нь бүр топ зэрэглэлийн 5-т нь ордог тийм барилгын материал үйлдвэрлэдэг. Европт одоо патенттэй 70 орчим улсад ингээ бүтээгдэхүүн нийлүүлдэг ийм бизнес байгаа. Энэ жилээс бид нар энэ бүтээгдэхүүнүүдийг одоо аль биесний дистрибьютороор аль биесний борлуулах хэрэгтэйгээр ингээд энэ үзэсгэлэнд орж байгаа. Барилгыг одоо анх намайг одоо нэг
10 хэдэн жилийн өмнө барилга барьдаг багт барилгын төмөр тулаасууд нь шургааг байх жишээтэй тий. Тэгээд одоо ингээд Солонгосоос одоо бидний мэдих пумп сапуудууд нь орж ирээд ингээд дараагийн нэг төвшин болсон бол үүний дараагийн жишг нь болохоор одоо бидний энэ одоо санал болгож байгаа нутагшуулгыг оролдож байгаа ийм зүйлүүд байна. Ийм технологиор бид нар цаг хугацааг хэмжиж болох юм байна гэдэг талаараа энэ одоо санал юу яах юм та нөгөө нийтэд нэг таниулах нутагшуулах гэдэг зүйлүүд рүү орж байгаа. Энэ бол хамгийн сүүлийн үеийн одоо бусадтайгаа одоо жишээлбэл бидний наад байгаа зүйл бол одоо Солонгос Японд ч төвтрэг байгаа шүү дээ. Энэ зүйлүүдийг бид нар санал болгоод энүүгээрээ бид нар одоо томоохон хорооллуудаар томоохон бүтээн байгуулалтууд одоо тэр зүйлүүд рүү суурьшлийн өсвөд рүү ингээд орох юм бол бүтээн байгуулалт шийдэгдэхээс гадна хурдтай байхаас гадна одоо тэр дахин төлөлтүүдийн барилга чинь явснараа явах үгээр замын төгсөл агаарын бохирдол гэдэг энэ цаг хугацааг бол ер нь маш их хэмнэх боломжтой технологиудыг ер нь санал болгож байгаа маа. Энэ цаг хугацааны асуудал байх гэж байна. За баярлалаа. Тэгээд энэ хэв хашмлаас гадна бас нэг угсардаг ухаалаг шатны талаар сонсон л да. Тэр ямар бүтээгдэхүүн байгаад байна? Тий, энэ дээр бас энэ одоо манай үзэгсэлэнд одоо томоохон овортой бүтээгдэхүүнүүд бол одоо манайхан контент хэлбэрээр танилцуулж байгаа. Энэ мастер шатны талаар ярьж байна. Мастер шат маань өөрөө яг хөөр барилгыг барихад цуг өгөө явуулдаг. Аюулгүй ажиллагааг ерөөхдөө 100% хангасан гэсэн үг. Гадны салхи шороо одоо дуу чимээг хүртэл тусгаарлах зорилттой барилгатайгаа цуг ингээ яваад одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг 100% хангана гэсэн. Барилгынхаа гадна талдаа метрийн зайтай ерөөхдөө цугтай барилгатайгаа ингээд одоо яваад барилгынхаа одоо угсралтын үед ашиглангуудаа буух үед фасад цонх одоо юу гэдэг нь те бусдуудаа хийгээ буугаад ирдэг. Энэ бүтээгдэхүүн маань яг тэр барилгатай зориулагдаагүй дугуй дөрвөлжин ингээд энэ одоо тэр шарнирын хөдөлгөөнөөр ингээд явдаг зүйлийг нэгдүгээр одоо тодруулж хэлхий гэж бодож байгаа. Энэ нь болохоор энэ зүйлийг бол бид нар бол нэлээд одоо өндөрхөн томоохон өндөр барилгуудад их зохимжтой гэж ойлгож байгаа. Өөр нэг бүтээгдэхүүн маань юу гэхээр K100 буюу хүн төвөгшөлтэй одоо барилга байгууламж зөвхөрсөн хэв ашиглалыг санал болгож байгаа. Энэ нь юу гэхээр уул уурхай одоо далд бүтээн байгуулалтууд тэгээд түшиц том ханууд, өсний гусалтай ханууд, усан том сан дугуй болоод ингээд явдаг. Одоо тэр 70-аас 100 км даацыг ингээд өөр дөрөө даах зорилттой бэхэлгээг явдаг тийм ханаг. Үзэсгэлэнгийн хувьд бол энийг авчирч явах боломж байхгүй. Яг хөө контентын хэлбэрээр бид нар ийм бүтээгдэхүүнүүд байна. Энэ дэр нэг жишээ аваад ярихад яг хөө гэх юм бол би хэдэн жилийн өмнө одоо манай Улаанбаатар хотын юу байсан цэвэрлэх байгууламжийн дээр жишээлх юм бол ийм дугуй хэлбэрийн усан сангийг хийх одоо тийм юу байдгүй гэдэг одоо надаас манай найз маань одоо яаж энийг хийх вэ гэдэг манай ч пумп сапот дөрөөсөл газар шүү дээ. Тэгээд нэг хэрхэн хийх вэ гэд ярьж хахад бол тэрийг ингээд листээр хийсэн суужсан байхгүй. Тэгээд лист нь яг хөөр их том талбайгаар зүтгэгээд ам нь ингээд халснараа ингээд нэг хумээд ингээд тэр одоо хэдэн зуун метрийн диаметр дээр усан сангийг хийх боломжгүй тэр зүйлүүдийг өнөөдөр манай нэвтрүүлж байгаа энэ K100 буюу энэ нь гадна татна хэлбрээрээ өөрөө ингээд нөгөө тэлэх агших хэлбрээрээ ариад үсээ гаргахдаг. Энэ бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн бид нар санал болгоод ингээд энэ чи одоо энэ гаргаж ирж байгаа. Тэгээ бас нэг нэмээд нэг хэлэх зүйл маань юу вэ гэхээр энэ нэг HP буюу энэ даацын дамнуурууд. Одоо манад энэ даацын дамнуурууд барилгын шида буюу бүрүүсийг ингээд орлого бүтээгдэхүүнүүд ерөөхдөө байхгүй. Энэ болохоор яг хөөр нөгөө HP буюу H хэлбэртэй байна гэхээр даацыг үндсэндээ сайн авдаг гэсэн үг. 22 см зузаантай хулсыг аваач чи нөгөө өндөр зэрэглэлийн даралтаар цавуудаад тэгээд ингээд дам руу болгоод ашиглаждаг. Тэгэхээр бидний одоо барилгад одоо нэг 60 см-ийн нөгөө нэг төмөр тулаасыг ашигладаг байсан бол энэ өөрөө даацын дамнуур учраас одоо 2-3-ныг ашиглаад барилгынхаа одоо хочлтыг хийгээ явах боломжтой.